бусдаасаа ядарч чадна гэдэг бол нөгөө бизнес хамгийн түрүүнд ашиг болж байна. Өнөөдөр бизнест хамгийн анхдагч бол нөгөө өрмийн үрдэнэ гэдэг чинь хамгийн том өрмийн үрдэнэ. Ийм боломжийг дандаа бизнес ядагч нар өөртөө бий болгож байна. Тийм учраас энэ цугласан, энэ танилцуулсан бүх баялаг бүтээгч нар бүгдээрээ бие бинийгээ дуурайх биш, бүгдээрээ нэг шин бизнесийг бий болгооч. Өөрөө шин зах зээлүүдийг бий болгооч. Ингэжээж өнөөдөр энэ байгууллага, энэ компаниуд чинь манлайлалын стратеги, манлайлал гэдэг бол стратеги гэдэг бол зөв байрлал эзлэхийг, төрүүлж байрлал эзлэхийг стратеги гэж нэрлэдэг. Төрүүлж байрлал эзлэж энэ стратегтэй компаниудыг манлайлалтай компани гэж нэрлэдэг юм. Манлайлалтай. Тэгэхээр хувь хүн манлайлал хэрэгтэй, байгууллага, бидний компани өнөөдөр энэ өсчин байдаг гэхэд бид нар тэр өсчөндөө өсчнээс бид нар юугаараа ядрах юм бэ? Бидний үйлчлэгээ яг юугаараа ядрах юм бэ? Гэдгийг бид нар үргэлж тунгааж явах хэрэгтэй. Бусдаас дандаа ядарч явах хэрэгтэй. Тийм ингэж чадах юм бол бид нар бизнес амжилтанд хүрдэг.